Ийхүү жил ирэх бүр гэр бүл цуцлалт нэмэгдэх болсон өнөө үед гэр бүл салахад хайр хаачдаг вэ гэсэн асуултыг манай сэтгүүлч хөндлөө. Залуучуудын харилцаанд түгээмэл гардаг алдаа болон гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалахын тулд юунд анхаарах хэрэгтэйг дараах мэдээллээс хүлээн. 2022 оноос хойш гэр бүл саллтын тоо огцон өссөн бөгөөд өдөрт дунджаар 10 орчим гэр бүл гэрэлтэй цуцлуулж байгаа гэх статистик бий. Энэ нөхцөл байдал бид асуудлыг философийн өнцгөөс тайлбарлахыг зорьсон юм а. Яг нь эртний грекийн философч бол ингээ хайрыг 5-6 төрөлд хуваагаад үзчихлээ галдан. Эрос, филия, агате энэ төр гэл янз бүрээр хувааж үзэж байгаа. За яг бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ер нь бол нөгөө нэг ингээд бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байгаа тий. Жишээ нь би яг энэ ярилцлагыг эхлэхэд байсан би одоо би биш ер нь бол болж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд ингээд төлөвшлөл ингээд явж л байгаа. Тэгэхээр би өөрөө тэр хүн маань өөрөө ингээд тогтворгүй байнгын өөрчлөгдөж байхад яаж дунд нь үссэн тэр хайрын мэдрэмж нь өөр байх. Одоо бид нар ээжийнхэн тийм ээ багтаа идчихсэн хоолныхаа амтыг өөр гадуур ямар ч ресторанаас хайсан олж чадахгүй шүү дээ. Тэр үнэтэй байсан амтыг. За эсвэл бид нар 3 хоног тэ үлбэрж өгөх гээд ойд төөрж явж хагаад гэртээ ирээд идсэн ганц бантан бол бүр ичгтэйхэн гоё янзтай байна да. Тэгэхээр энэ өөрөө юм персепшн буюу хүртгүүн тухай асуудал байхгүй. Бид нар тэр хүнтэй анх ингээд дурлж исэн тэр анхны тэр хайрын мэдрэмжээ ер нь бол дахиж хизээч авч чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин олон жил гэр бүлээ тогтвортой авч явж чадсан туршлагын тухай ардын уран зохиолч Бавгийн Лавгсан Аксны гэргий Баасангуагаас бид нууцыг нь тодрууллаа. Та хоёр 56 жил ер нь танилцахад энэ хайр сэтгэл ингэж хөрөөгөө гол шалтгаанаас юу вэ? Үр хөөхд байна. Тэгээ биендээ итгэж байна. Энэ муухай хэрүүл чинь нэгэндээ итгэхгүй учраас л тийм хардал сэртэл тийм явдаг байх гэж бодлоо. Итгэж байгаа бол тийм гарахгүй шүү дээ. Тэгэхээр итгэх ёстой байхгүй. Гэр бүл салдаас үүдэх боломж төр дагавруудыг дараах байдлаар авч үздэг, хүүхдийн сэтгэл зүй, зам төлөв, өөртөө итгэх итгэлд өөрчлөлт гарах, эдийн засгийн хүндрэл, хөрөнгө хуваарлын маргаан зэрэг олон асуудлууд үүсдэг. Энэхүү бид гэр бүл салахад хайр хайчдаг вэ гэсэн философийн асуултад хариулт хайж саллтын шалтгаан болон үр дагаврыг олон өнцгөөс нь авч үзлээ. Та ч мөн яг одоо байгаа өөрийнхөө хосын харилцаанд хайр хайцсан бэ гэсэн асуултыг нэг тавиад үзээрэй.